Замбайсан үзэгчдээ та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. Үндсний дээдлийг эхлэх төгсөнтэй холбогдуулан season preview нэвтрүүлгийг та бүхэнд өдөр болго хүргэж байна. Энэ хүү нэвтрүүлгээр бид өнгөрсөн улирлын амжилтууд болоод энэ улиралд ямар өөрчлөлт хийсэн бэ, ямар дасгалжуулагчийг шинээр авчирсан бэ гэх мэт зүйлсийг хуваалцж байна. Нэвтрүүлгийн ерөнхий үнд тэтгэгчээр Даснаас ч нөр банк мөн ерөнхий үнд тэтгэгчээр хамтаа дөрвөлж алах нь United ажиллаж байна. За үзэгчдээ өрөө мэндийг хүргэе. За бид та бүхэнд эмэгтэй багуудыг танилцуулж байгаа. За ингээд эмэгтэй багийн дараагийн танилцуулах бидний баг бол Audi Wings гэдэг нэрээр өнгөрсөн жил оролцсон. За энэ улирал бол Audi Wings гэдэг нэрээр дээдлэгт өрсөлдөх багийг та бүхэндээ танилцуулахад бэлэн болоод байна. За өнгөрсөн улирлын хэвд Wings баг плей-офф шалгарч нэгээр шалгарсан багтай тоглосон. Тэгээ дөрөөр шалгарсан гэдгийг бид хүнд дэлгэцэн дээр харуулж байна. 6 хожил 9 хожигдол буюу 6 багтай 5 багийнхаа эсрэг 3 удаа тойрч тоолсон. Тэгэхээр ингээд нийт 15 тоглолт болж байгаа. 15 тоглолтын 6-д нь хожиг гэсэн үзүүлэлтийг бид хүнд харуулж байна. За энэ 6 хожлыг яг задлаад харах юм бол ерөөсө 2 багийг л 3-3 хожигдсан улирлын тоглолтуудад. За тэр нь бол Stars багийг 3 удаа хожигдсан. За нөгөө нэг баг нь бол Scorpions багийг одоо шинэ улиралд бол бас арай өөр нэрээр орчиж байгаа юм баг байгаа. За тэгээ 9 хожигдлуулээс мэдээж нөгөө 3 багтаа 3-3 удаа ингээ хожигдсан. За улирлын одоо плей-оффын сүүлийн байр буюу 4-р байраар нэг плей-офф руу шалгарсан Audi Wings. За тэгээ улмаар Amazons баг авраг авсан багтай плей-офф таарч тоглосон. За тэгээ плей-оффын цуврал бол бас 5 тоглолтод шийдэгдсэн байгаа. Тэгэхээр одоо Wings багийн хувьд бол өөрөөсөө илүү багийн эсрэг төдийлөн бас хожил авч чаддгүй. Харин өөрөөс нь амжилт дутуу багуудын эсрэг бол ямар ч асуудалгүй хожил авдаг юм сайн юм шиг, муу юм шиг те талтай ийм үзүүлэлтийг өнгөрсөн жил үзүүлсэн байна. Тийм учраас тэдний хувьд бүслэлтийн 4-р байранд бичигдсэн. За плей-оффын үзүүлэлтийг хамтаа харъя. За 5 тоглолтод шийдэгдсэн гэж хэлсэн. За Улаанбаатар Amazons Wings гэсэн энэ цуврал бол бас яг нөгөө цувралын адилаар ингээд урд нь шийдэгдсэн гэж бас хэлж болно. За тэгээд цувралын эхний 2 тоглолтод Улаанбаатар Amazons хожил байгуулсан. За 3 дахь тоглолтод бол Wings цувралын эхний хожлоо авсан. За тэгээд дарааллаад бас Amazons-ийн хувьд өсөлтөгчтэй болгож авснаар инхүү. Audi Wings-ийн хувьд өнгөрсөн улирал бол лигийн 4-р байраа ингээд өндөрлсөн байгаа. За энэ жил тэдний хувьд мэдээж өөр нэртэйгээр орж ирж байгаа. Энэ баг бүрддэхүүн бол ерөөхдөө орж ирж байгаа. Тийм ч учраас бас өнгөрсөн улирлын үзүүлэлтээ эвдэх дэшээ одоо эхний шатыг давах зорилготой орж ирж байгаа гэдэг нь ойлгомжтой байгаа. Ингээд хамтдаа өнгөрсөн улирлын онцлог тоглогчийн мэдээллийг хүлээж авцгаая. Энэ бол гэрэлмаа. За гэрэлмаагийн үзэгчд маань бас сайн санаж байгаа. 3-3-ын бас залуучуудын жишээг тоглодог Wings багийн гарааны холбон тоглогч гэж хэлж болно. За өнгөрсөн улирал яг улирлын бүх тоглолтуудад оролцсон. За тэгээд 9.6 оног дунжилж 3.7 самбраас бөмбөг авалт 2.8 намжуулалт. Дээрээс нь нэмээд 2.5 бөмбөг тасалт хийсэн маш сайн үзүүлэлт, жигдхэн үзүүлэлтийг үзүүлсэн гэрэлмаагийн. За удмаар бас тоглооны үеийг үзэгчд маань харж байгаа. Энэ бол бас тун сайн үзүүлэлтүүд гэрэлмаагаас гарч ирсэн байгаа. Өсөх ирээдүйтэй залуу тоглогчдын нэгэн хувьд нэгэн сайн улирлыг өнгөрөөсөн энэ жил бүрч илүү сайн улирлыг бас өнгөрөх боломжтой. Яагаад гэх юм бол үндсний дээдлэгт юу нь бол тоглож одоо дадсан гэж хэлэх болно. За тэгээд гэрэлмаагийн хувьд бас улирлын шилдэг залуу одоо rookie of the year шагналыг бас хүртчихсэн юм тоглогч байгаа. За үзэгчд маань ч бас сайн мэдж байгаа. За тэгвэл хамтаа Audi Wings багийн 2025-аас 26 оны улиралд ямар бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байгаа. За энэ зүүн ямар шилжилт хөдөлгөөн хийсэн бэ гэдгийг эхлээд явсан тоглогчдын жагсаалтаас хамтаа харъя. За эдгээр тоглогчдыг харах юм бол бас их олон тоглогч ийм Wings багаас Audi Wings багаас явсаар харагдаж байна. Жишээлх юм бол соц цэцэг нөдлө багийн ахлагч байсан санагдаж байна. Инхтуул Нарангоо, Иштая Мөнхсов тэгээд тоглогчид бид хүнд харагдаж байна. Мөн өнгөрсөн улирлын онцлог статистикүүд нь доор нь бичээтэй байгааг та бүхэн харж байгаа. Жишээ нь соц цэцгийг 8.6 оноо 2.6 самраас бөмбөг авалтыг өнгөрсөн улиралд дунжилсан байна. За тэгээд яг энэ Wings баг яг бүрэлдэж бий болсноос хойш бол яг энэ бүрэлдэхүүнд байсан нь ерөн гол тоглогчд гэж хэлж болно тийм. Ялангуяа одоо сод цэцэг, инхтуул, нарангоо
гэсэн яг энэ Монгол Улсын их сургуулийг төгссөн шилдэг эмэгтэй тоглогчид маань бас M-Wings-ийн гол одоо хөлөвч хүчүүд байсан. За тэгээд энэ үйлрэлийг дуусгаад тэдний хувьд бас бага орхиж байна. За ингэт бол Нарангоо гэсэн тоглогчдод бас Шинбагтайгаа аль хэдийн бас бэлтгэл хамрагдаад явж байгаа юм мэдээлэл байсан. Тийм, Алтан од багт нэгдээд бэлтгэлдээ гарсан байгаа бол Сод цэцгийн үед бол ямар ч тач 10 багт нэгдэж байгаа ийм сураг байсан. Гэтэ албан ёсоор зарлаагүй учраас яг оцсон гэж хэлэхэд бол эрт байгаад энэ ямар ч тач эдгээр 8 тоглогч одоо Wings-ийг энэ 100 багаар орхижээ. Багаас явсан. За тэгвэл ирсэн тоглогчдын жагсаалд бас л 8 тоглогчийг одоогийн байдлаараа яг мэдүүлэхтэй багтснаар бол 8 тоглогчийг багтаа эсвэлчгээд байна. За эдний дундаас бол мэдээж Солонго, Уянга гэсэн дээдлийн туршлагатай хашир туршлагатай тоглогчд байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь шүтээс тусал тус багт хөгжлийн лиг тоглож байсан Алтан цэцэг байна. За тэгээ бас л шүтээс тус багтын сая энэ 3-3-ын бас про лигүүдтэй эмэгтэй англи хэлд бас тоглож байсан шүтээс туслагаас тоглож байсан Уран Чимэг гэж тоглогчийг драфтын 2 дахь сонголтоор тэдний хувьд бас сольж авсан байгаа. За мөн дээрээс Монгол Улсын боловсролын их сургуулийн төгсөгч бас Алтайг тэдний хувьд бас сонгож авсан. Төвийн байрал дээр тоглодог юм биерхүү бас тоглогч байгаа. Драфтын 6 дахь сонголт, сүүлийн сонголтоор тэдний хувьд бас авсан. За Тамир Үлзийхүү Санжаа Сүрэн гээд залуу тоглогчдын мөн бид өхөнд харуулж байна. Эдгээрээс одоо 2 тоглогчтой гараанд гарч болохыг харагдж байна. Бусад тоглогчийн хувьд бол өөрсдийнхөө минутыг авч багтаа үр нөлөөтэй тоглолтыг үзүүлэх магадaltaй харагдж байна. Бид одоогоор шилдэг онцлог тоглогч болоод 9 он тоглогч, явсан тоглогч, өнгөрсөн үйлрлийн үзүүлэлтийг нь хамтдаа хүлээж авч үзлээ. Хэсэг хугацаанд тун утгагүй ирэх болзээ. Лиг сезон превью нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Даснаас ч өөр M-банк хамтдаа дөрвөлж алах нь Unitel ажиллаж байна. За ингээд нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээрээ бид бүхэн M-Wings багийн бас дасгалжуулагчдын бүрэлдэхүүн мөн дээрээс нь багийн яг бүрэлдэхүүн гарааны тавд ямар байж болох уу гэдгийг харна. Мөн дээрээс нь улирлын шилдэг эмэгтэй 20 тоглогчийн салтыг төсөөлтөд хүлээж авч үзнэ. За эхлээд дасгалжуулагчийн мэдээлэл хоёулаа ярилцъя гэж бодож байна. Цолгон дасгалжуулагч дахин нэг үйлрэл Wings багийг өдөрт харуулсан. За тэгэлгүй яг өөрөө бол бас яг энэ Монголын эмэгтэй тоглогч дундаа бол бас л ариун туршлагатай одоо олон улсад бас тоглож байсан. Нэр хүндтэй. Тий, нэр хүндтэй юм дасгалжуулагч. За сүүлд за түүний хувьд бол ер нь дасгалжуулагчийн яг гараагаа бол 17 оноос ч юм уу тий эхлээд одоо Монгол Улсын их сургуулийн шонхрууд багийн одоо туслах дасгалжуулагчаар ажилласан одоо энд харагдаж байна. За мөн дээрээс нь 2018 онд бол яг энэ эмэгтэй шгшээ багийг тэмцээнд олон улсын тэмцээнд оролцож байхад нас туслах дасгалжуулагчдын багт байсан. За тэгээ улмаар дээдлийн багуудыг дасгалжуулаад ирсэн. 2022-оос 23 оны үеэрд Эрдэнэт Miners багийн туслах дасгалжуулагч. За дээрээс нь 23 оноос эхлээд яг энэ Wings баг бий болоход бол яг дасгалжуулагчаар ингээ ажиллаад ирсэн. Ийм туршлагатай дасгалжуулагч дахин нэг удаа одоо дахин нэг улирал Wings-ийг удирдахад бэлэн болсон байна. За энэ жил бас тоглогчтой ерхий зарим тоглогчтой өмнө ажиллаж исэн учраас бас тэдгээр тоглогчийг яаж тоглуулах вэ? Энэ багийн бүтэц бүрэлдэхүүн юу вэ гэдгийг бол маш сайн мэдж байгаа учраас бас цолмон дасгалжуулагч амжилттай дасгалжуулах боломжтой юм дасгалжуулагч. Ялангуяа одоо гадаадын дасгалжуулагчид Монголд ирж эмэгтэй багуудыг дасгалжуулж байгаа нөхцөлд цолмон дасгалжуулагч тэдний эсрэг хэрхэн бага удирдах тоглуулах вэ гэдэг маш их сонирхол татж байна. Тэгвэл Audi Wings багийн гарааны 5 тоглогч ямар байж болох вэ гэдгийг хамтдаа харъя. За эдгээр тоглогчдыг бол мэдээж яг одоо байгаа бүрэлдэхүүнээр нь бид бүхэн зарлаж та бүхэндээ бас харуулж байгаа. Гэрэлмаг холбогчийн байрал дээр, хамгаалагчийн байрал дээр Энерман их туул. За тэгээд Уянга Солонго гэсэн 5 тоглогчийг ямартаач одоогийн бүрэлдэхүүнээр гаргасан. За бусад тоглогчдын мэдээлэл бол бид бүхэнд бас харагдж байна. Соёлоо Уран Чимэг, Алтан цэцэг Алтай, Тамир Үлзийхүү Санжаа Сүрэн гээд бусад тоглогчийн мэдээлэл байна. За тэгээд яг гарааны 5 тоглолтоор таамагласан гарааны 5 дээр бол мэдээж яг өмнө энэ Wings-ийн бүрэлдэхүүнд байсан 3 тоглогч болж бас гараанд гарч болохоор тий. Гэрэлмээ бол яалчгүй холбон тоглогчийн байрал дээр шууд гараанд гарах байх гэдэг нь одоо маш өндөр магадaltaй шүү дээ. За тэгээд Энерма инх туул гэсэн тоглогчтой бол шинээр энэ зүүн авчирсан Уянга Солонгыг бас яг энэ удагтай талбайг мануулахаар хамтд нь ялангуяа энэ хоёр тоглогч бол 10-д хамт тогложсэн учраас бас хамт нь удагтай талбайд гаргаж магадгүй гэсэн юм таамаг байна. За энэ тоглогчийн байрал дээр байгаа инх туул бол мэдээж удагтай талбайд сайн тоглолтыг үзүүлдэг. Сэлгэнээс алтаа гарч ирнэ гэхээр Монгол тоглогчдын 4 одоо шилдэг тоглогч удагтай талбайд өрсөлдөн гэхээр бас бусад багуудын хувьд бас аюул болж байгаа болов уу гэж бодож байна. Тий. За тэгээ сэлгээний бүрэлдэхүүнээс бол
яг багийн үндсэн мэдүүлэгт бол соёлоог багийн алтчаар мэдүүлсэн байлээ ийм Wings багийн хувьд. За тэгээд мөн дээрээс нь энэ зам нэгтгсэн Монгол Улсын их сургуулийн бас шонхрууд багийн багаас одоо төгсөж гарч ирсэн юм тоглогчд бол энэ Тамир Үлзийхүү зэрэг юм тоглогчд байгаа. За тэгээд драфтаар авсан тоглогчд дээрээс нь нэмэгдэж байна. Ингээд ер нь бол маш боломжийн бас ийм бүрэлдэхүүнийг Wings багийн үед шинэ үлрэлтээ бэлдэж бүрдүүлчихэд байна гэж хэлж болно. За Wings багийн гараа болон сэлгээний бүрэлдэхүүнийг сонирхуулгаад ийм байна. Өнөөдрийн дугаараар бид хүн Wings багийн талаар сонирхолтой мэдээллүүдийг хүлээж авч үзэж байгаа. Тэгвэл нэвтрүүлгийн төгсгөлд PSN-ээс жил бүр гаргадаг улирлын шилдэг 20 эмэгтэй тоглогчийн жагсаалтыг авч үзцгээе. За 6 дугаар байр 10 тогийн тоглогч Өнөр Заяа хэлэгдсэн байна. Түүний хувьд улирлын бүх тоглолтод оролцсон 9.8 оноо 3.3 дамжуулалт 4.2 самбраас бөмбөг авалт. За бөмбөг тасалт нь бараг л нэг тоглолтод 4 бөмбөг тасалсан харагдаж байна. Энэ бол үнэхээр супер үзүүлэлт. За тэгээд тоглооны хөвчсөн өндөр. Өмнөх үлрэлд бол 5 дугаар байранд өччихсэн бол өнгөрсөн үлрэл нэг байраар ухарсан байна. За тэгвэл 5 дугаар байранд урт насан бичигдэж эхэлсэн 12 тоглолтод оролцохдоо 7.7 оноо 1.8 дамжуулалт 2.6 самбраас бөмбөг авалт. За 1.8 таслалт 39.8% довтлоо гэсэн үзүүлэлтийг түүний хувьд хийсэн байна. За гэхдээ энэ тоглогчдын хувьд бас багийн хожил гэдэг ч юм те бусад статистикууд энд эдгээр статистикээс бусад статистикууд бас байгаа гэдгийг та бүхэнд хэлэх ёстой. Кристина Кинг 6 тоглолтод 19 оноо 2.8 дамжуулалт 15.7 самраас бөмбөг бол 16 самрыг бараг авсан шүү дээ. Тий. За тэгээ дээрээс нь бөмбөг тасалт нь 3. Энэ дээр нэмэгдээд бас хаалтын үзүүлэлтчсэн өндөр байгаа. За тэгээ тоглооны өв өндөр тий. Кингийн хувьд яг чи улирлын төгсгөлд омны хөлбөд багт нэгдээд загалмаар яг финал шалгар хүртэл нь бол үнэхээр супер тоглолтыг үзүүлсэн. За яг улирлын 6 тоглолтод л оролцохдоо ийм үзүүлэлтийг үзүүлсэн харагдаж байгаа. Тэгэхээр энэ тоглогчид ямар өндөр зэрэглэлийн бас тоглогч байсан бэ гэдэг нь энэ үзүүлэлтээс харагдаж байна. За тэгээд урт насан дээр бас нэмээд хэлэхэд бол мэдээж Улаанбаатар Амансонсогийн өнгөрсөн үлрэл авраг авсан багийн гарааны бас олон минут талбайд өнгөрсөн тоглогчийг мэдээж одоо дээгүүр байранд орсон сая харагдаад өнгөрлөө шүү дээ. За бид хүн эрэгтэй 50 тоглогчийг зарлахдаа Монгол эрэгтэй 50 тоглогч, импорт 20 тоглогчийг зарласан, импорт 10 тоглогчийг зарласан. Тэгвэл эмэгтэй англилд легионер тоглогч болон Монголынхаа тоглогчдыг хамтд нь нийт 20 тоглогчийг зарлаж байгаа гэдгийг та бүхэндээ бас хэлье гэж бодлоо. Ингээд энэ удаагийн маань нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараар буюу хамгийн сүүлийн дугаараараа иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй. Oh, hi, quick,